Таны биед кальц хэрэгтэй болсныг илтгэх шинжүүд. Кальц нь ясны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ хамгийн чухал хэрэгцээтэй эрдэс бодис юм. Үүнээс гадна цусны даралтыг тогтворжуулах, дааврын ялгаруулалтыг зохицуулах, мэдрэлийн дохиог зөв дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дараах шинжүүд нь бие махбодод кальц хэрэгтэй болсныг илтгэх болно. Арьс хурааших. Кальцийн дутагдал үүссэн үед арьс хураашдаг байна. Судлаачид кальцийн дутагдал нь экзем, псориаз гэх мэт арьсны асуудлуудтай нягт холбоотой болохыг олж тогтоожээ. Ядарч сүлд ах. Бие махбодод кальц дутагдах нь биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлдөг. Хэрв хит их ядрах, идэвхгүй, эрч хүчгүй, сулбгар байдал мэдрэгдэж байвал хоол тэжээлээ тэнцвэржүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сэтгэлийн хямрал. Кальц нь тайвшруулах үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн юм. Кальцийн дутагдал нь сэтгэлээр унах, уур уцаартай болоход нөлөөлдөг байна. Нойргүйдэл. Гүн нойрны үед кальцийн хэмжээ ихсдэг. Хэрв биед кальц дутагдж байвал гүн нойрсож чадахгүйд хүрдэг байна. Кальц нь биднийг унтаж амархад тусалдаг мелатонин дааврын ялгаруулалттай шууд холбоотой юм. Өвчлөлт өртөмтгий болох. Кальц нь бие махбодыг вирус, бактерийн эсрэг тэмцэхэд тусалдаг бөгөөд дархлааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Кальцийн дутагдал нь эмгэг төрүүлэгчдийн давталгооны эсрэг бие махбодын эсэргүүцлийг бууруулдаг тул альва ханаад томоонд өртөмтгий болдог байна. Хумс хэврэгших. Яс бат бих байхад кальц шаардлагатай адил хумсанд ч мөн тодорхой хэмжээний кальц хэрэгтэй. Тиймээс кальцийн дутагдалд орвол хумс амархан хугарч цуурдаг байна. Юм залхихад хүндрэлтэй болох. Кальцийн дутагдал нь юм залхихад хүндрэлтэй байдлыг бий болгодог. Энэ нь хоолой дахь булчингуудын агшилд муу байгаатай холбоотой юм. Хүндэрсэн тохиолдолд залгуур хоолойд цочрол үүсгэж дуу хоолойн өнгө өөрчлөгддөг байна. Шүд өвдөх. Бие дагуулагдах кальцийн дийлэн хэсэг нь яс шүдэн дагуулагддаг. Энэхүү амин чухал элемент дутагдсанаас болж шүд шаарлаж, өвдөж, шүдний өвчлөл үүсэх эрсдэл нэмэгддэг. Шөрмөс татах, булчин зангих. Гуй шилб гарын шөрмөс татах нь кальцийн дутагдлын анхны шинж тэмдгүүд юм.